бид нар ингээд үнэн шок болж байгаа юм чи юу яриад байгаа юм болоо те юм өвдөөс өгөх гэдэг баг бууж өгөх гэдэг юм уу. Миний хувьд болохоор 2021 онд Иракт байлж байхдаа тухайн үед бол хөнгөн зэргийн шахтал гэж баг хэлж болно. Гэхдээ миний хувьд бол яг юу гэхээр ингээд чи яг өчигдөрхөн л чиний хийж явсан зүйл зөвхөн чам битгээл Америк улсад хамгийн чухал зүйл болоод ерөнхийлөгчийн ширээний өмнө чи очдог мэдээг чи бэлддэг байсан шүү дээ гэдэг тийм бодлуудаас ахуулаад ингээл өнөөдөр чи яг хинч биш болчлоо гэдэг тийм бодлууд маш их орж ирдэг байсан. Тэнд гаргаж байгаа шийдэл болгон таны шийдэл байх хэвээр. Тэнд болж байгаа алдаа дутагдал бас таних байх хэвээр. Тэр байгууллагт ажиллаж байгаа юм уу эсвэл таны доор байгаа хин нэгэн алдаа гарвал тэр бас таны алдаа гэдэгт хүлээн зөвшөөрөх ёстой гэж үздэг. Сувдар энцэнд орж подкастын сонсогчдоо энэ подкаст хүрэх өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр манай студид одоо монголчуудын дунд төдийлөн байдаггүй маш сонирхолтой туулал туршлагатай, сонирхолтой ертөнцтэй гайхалтай залууг уурж авчираад байна. За тэгээд төгөлдөр маань өөрийгөө танилцуулаач. За та юуны өмнө үзэж байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд намайг Бацаахны төгөлдөр гэдэг Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдардаг. Тэгээд сүүлийн нэлээд энэ жил одоо 15 жил Америкийн нэгдсэн улсын армид алба хасан байна. Тэгээд арми гэхээр чинь цэргийн албанд гэсэн үг үү? Тэгсэн үг тий. Цэргийн алба гэхээр бас нэг Army, Navy, одоо Air Force гэдэг ингээд олон салбан. Тэр дундаа яг одоо явган цэргийн анги буюу Army-д яг албааж байсан. Явган цэргийн албанд. Тий. Тэнд нисгэгчгүй онгоцны нисгэгч мэргэжлэр ажиллаж байгаад одоо эргээд жирийн иргэн болцсон болоод ажиллаж амьдарч байна. За тэгэхээр одоо Монгол хүн хэдийчтэй Америкийн цэргийн албанд тэрсмэ явган цэргийн албанд нь нисгэгч гэдэг ийм ховорхон мэргэжлэр ажиллаж исэн. Тэгээд энэтэй холбоотой тэгээ хувь хүнийх нь өөрийнх нь бас үдсэн тулсан амьдрал даван тоолсон тий. Тэгээд өөртөө хийсэн өөрчлөлтүүдийг ярих гад өнөөдөр төгөлдрийгөө студидд урьдсан байнамаа. За тэгэхээр Америкийн цэргийн албанд ажиллаж исэн. Тэрс маань нисгэгч гэхээр бид нар нөгөө кинон дээрээс үзэхээр ингээл нисгэгч нарыг ч өстө маш их бэлддэг штэ тий. Сэтгэл зүгээр нь бэлдээл, бие махбодоор нь бэлдээл ингээл нэлээд хатуу ширүүн тийм одоо цэргийн сургууль сэтгэл зүйн бас юм өндөр түвшний бэлтгэлийн ар дээрээс Америкт ингээд цэргийн хүмүүс тэрс маань нисгэгч энэ төр бэлтгэдэг юм шиг санагдаад байдаг байхгүй юу. Тэгэхээр би дараагийн асуултыг үүсгэх чинь тэгэхээр Америкийн цэргийн албан хаагчтай хэрхэн бэлтгэдэг вэ? Тэрс маань сэтгэл зүйн хувьд яаж бэлтгэдэг вэ? Ер нь бол цэргийн албаны анхан шатны бэлтгэл бол одоо basic training гэдэг зүйл 11-7 хоногийн хугацаатай болдог. Тэгээд тэрний дараа цэрэг болгон өөрсдийн сонгосон мэргэжилтэд тухайн мэргэжлийнхэн үднээс хичнээн удаан сурах нь шалтгаалдаг. Миний хувьд бол анх ондоо мэргэжлэр ороод дараа нь нисгэж болж байсан. Тэгээд нисгэж болох хугацаа бол ойролцоогоор жилээс ер нь яг жил хагасын хугацаатай сургууль сурдаг. Тэгээд энэ үед яг ингээд анхны 11-7 хоногийн яг тэр одоо монголоор карантин гэж ярьдаг шүү дээ. Америкт бол одоо анхан шатны сургалт буюу basic training. Энэ дээр хувь хүний олон юм залуучууд ирээд яг тэрний нэг юм хувь хүн гэдэг тэр сэтгэл зүг ер нь бол ингээд юм байхгүй болгоод бүхэл бүтэн нэгж гэдэг одоо нэг том зүйлийн төлөө нэг зорилготой байгаа шүү гэдгийг маш их ухааруулж ойлгуулсан сургалтууд их байдаг. Тэгээд яг одоо миний хүсэл чиний хүсэл гэхээсээ илүү бид бүхэн эхлээд энэ том одоо зургаар нь харах юм бол те маш том байгууллагын нэг жижигхэн хэсэг одоо нэгж болон одоо хөдөлж энэ байгууллагын одоо ингээд ирээдүйн одоо тэр зорилгын төлөө алхаж байгаа тийм бүх одоо хөл гарна болно гэдэг тэр зураг хэлийг өгөөд тэгээд яг нэг хувь хүн гэдэг талаас айгаа өөрсдөө дарж ажиллах шаардлагатай болдог. Яг би юу хүсэж чинь, би одоо амьдралдаа юу хүсэж чинь гэхээсээ илүү яг ингээд армигийн хүсэж байгаа зүйлийг
бид нар хийгээ явж байгаа юм бол гэтээ тэргүй бидний амьдралд хүсэж байгаа зүйлүүд цаанаас нь автоматар өгөгдөж байдаг учраас ер нь бол Америкийн цэргийн одоо үндсэн одоо философи гэх юм уу те цэрэг хүн ажиллаа хийхэд юу үндсэн бүх шаардлагууд нь хангагдаж явах ёстой гэж үздэг учраас нэгдүгээр дарга гэр бүл, хоёрдугаар санхүү. Тэгээд энэ зүйлүүд нь тэр цэрэгт ямар санаа зовхгүй зүйлээр хангагдаж байх ёстой учраас тэр нөхцөлд цэргүүд ажлаа бүрэн бүрдэн хийх боломжтой гэж үзнэ. Тэгээд хэрвээ энэ зүйлүүд нь ямар нэгэн догтлолтой асуудалтай болвол тэр цэргийг ажлаас нь төр чөлөөлөөд энэ зүйлээ явж одоо асуудлыг шийдчихэд ирээ. Тэрний дараа эргэж ирээд ажиллаа хийгэрээ гэдэг тиймэрхүү дандаа хандлага тавьдаг. Яг цэргийн сэтгэл зүй гэх юм бол мэдээж өдөр бүр ингээд маш их ер нь бол Америкт хамгийн өндөр стресстэй ажил гэж тооцогддог. Тэгээд яг яагаад тэгж тооцоологддог вэ гэж миний бодлоор бол ер нь бол өдөр бүрийнхэн хийж байгаа зүйл нь хин нэгний амь настаас холбоотой байдаг байж болох магадaltaй болохоор өндөр стресстэй гэж байдаг бах. Бидний хувьд ч гэсэн миний хувьд бол бидний нисгдэг онгоц өөрөө нэг л онгоц гэхэд нэг 16-17 сая долларын үнэтэй онгоц байдаг. Тэгээд нэг жоохон алдаанаас болоод хэрвээ тэр онгоцыг усгах нь гэдэг бол одоо сөнөөнө гэдэг бол амар хайран. Тийм болохоор үйл бүр дээрээ давхар өөрийгөө хянаж явах ингээд тийм болохоор энэ сэтгэл зүйн хувьд бол бид нар ингээд миний хувьд бол алдаа гаргаж болохгүй гэдэг хамгийн том зарчим байдаг. Тэгвэл хэрвээ алдаа гаргасан болвол тэрийг хамгийн түрүүнд засаж залруулахын төлөө одоо бүх өөрийнх нь одоо мэдлэг чадвараа дайшлах ёстой. Яг энэ одоо түрүүн ярьжсэн те Америкийн цэрэгт яг энэ сэтгэл зүй гэдэг бол ингээд юм хэрвээ бид нар ингээд бидний ингээд өдөр бүрийн цагийн хуваар одоо бүр жилийн цагийн хуваар гарчдаг л да. Тэгээд одоо энэ жил тэдэн сарын тэдэн тийм зүйл хийх ёстой, ийм зүйл хийх ёстой гэдэг бүх юм ингээд ил байж байгаа болохоор маргааш юу хийх вэ гэдэг талаар нэг боддгоо. Яг өнөөдөр өгсөн таскийг өнөөдөр өгсөн байгаа одоо даалгаврыг хамгийн сайнаар яаж хийх вэ гэдэг дээр хамгийн анхаарлаа хандуулдаг гэж билж болно. Тэгээд энэ бол яг ерөнхийдөө ингээд энэ цэрэг хүний стрессийг аль болох багасгах гэдэг шүү дээ. Тийм байна. Тэ. Тэгээд бидний шууд таашаа ингээд сургалт руу ороо явчих. Яг ямар сургалтууд ордог вэ? Яг ямар одоо сэтгэл санааны сургалтууд те. Энэ дээр ер нь бол MRT гэдэг маш том програм байдаг. Тэр нь болохоор Master Resiliency гэдэг энэ болохоор яг одоо өөрийгөө тэр өөрийнх нь бодол хүчил одоо санааг тийм бууж өгөхгүй байх одоо хүчтэй байлгах гэсэн тиймэрхүү төрлийн хичээлүүд маш их ордог. Тийм байна. Нэрнээс нь угаасаа харахаар чи мастер гэхэлэр за мастер бол угаасаа ойлгомжтой. Resiliency гэхэр чи нөгөө нэг төсвөртэй байдаг гэсэн үг шүү дээ. Яг үнэ. Төсвөр хатуужлын мастер болох гэдэг аа. За сэтгэл зүгээр нь. Сэтгэл зүгээр нь. Тэгээ энэ дээр ордог хоёр том одоо exercise байдаг одоо дасгалууд байдаг. Тэгээ хамгийн ихний дасгал нь болохоор бид нар хантаа good stuff гэж ярьдаг. Тэр болохоор одоо бүх болж байгаа зүйлээс сайн зүйлийг олж харцгаая гэдэг утгатай. Ер нь бол сайн зүйлийг. Тэгэл өглөө босоод өнөөдөр өглөөний миний сайн зүйл яах вэ? Өглөө цагтаас ирлээ, хоцорсон гүйч гэдэг юм уу те. Яагаад ингэж боддог вэ гэхээр ер нь бол муу зүйл, муу бодол хүний тархинд автоматар зүгээр л байнга орж ирж байдаг. Муу бодлыг ерөөсөө бодох шаардлагагүйгээр бидний тархинд өнөөдөр нийгэмд болж байгаа асуудлыг хин нэгнээс асуух юм бол тэрний тэр муу юмыг яриад өгөх юм бол нэг өдөр ч хөрөлцөхгүйгээр ярина. Тэр хүн болгон тэрийг ярьж чадна. Гэтэл өнөөдөр нийгэмд сайхан болж байгаа, сайн зүйл болж байгааг яриадах гэвэл тэр хүн за юу илээ гэд нэг ганц хоёр тоотой юм хэлж магадгүй. Гэтэл яг хүн болгон өөртөө өглөө болгон босоо те. Миний амьдрал өнөөдөр нэг гэрэл хийгээтэй юм юу байна? Өнөөдөр өглөө гоё биемээ эрүүл сэрлээ. Ямар нэгэн зүйлд хоцорсонгүй ч юм уу альсвал маш сайхан амарлаа гэдэг зүйл бол тэр өдрийн сайхан зүйлийн эхлэл. Тэгээд өдрийг ингэж эхлэнэ гэдэг өөрөө
маш том одоо алхам байдаг. Тэгээд тэр нэг юм тэр өдөрт болох ч байгаа бүх одоо өдрийн өнгө айс гэж ярьдаг штэ. Тэр зүйлээр ингээд эхэлж байгаа хүн болвол тэр өдрийг гоё эхлэхийнхэн баг 50% хийж чинь гэж хэлж болно. Ер нь яг тийм одоо яадаг. Тэгээд хоёр дахь одоо юм дасгал гэх юм уу юу гэхээр юм бодлыг тэнцвүүлнэ гэж би бол одоо орчуулах бах те тэрийг бол бид нар тийм мэдээж муу бодлууд ингээд үргэлж байна. Автоматар орж ирж байна те. Тэгээ энэ зүйл дээр яах ёстой юм бэ гэдэг тийм хариултууд болохоор бидний ордог сургалтанд бол хүчээр өөртөө бүр экстрим те байж болохооргүйгээр илүүгээр тэр сайн зүйлийг зөв хүчээр бод гэдэг байхгүй. За өнөөдөр ингээд муу зүйлүүд бодоор бол за маргааш яах вүлээ? Маргааш би одоо нэг алдаа тутгалж маа маргааш ямар нэг юм болоод ингээд за жишээ авъя те. Хин нэгэн би уцаар ярих жишээ авах юм туртаа л да. Уцаар ярьсан чинь уцаа авахгүй байх тохиолдлууд маш их байдаг. За хин нэг лөө залгалаа. Тэр хүн уцаа авсангүй. Бид нар мэдхгүйгээсээ болоод яг тэр хүнд юу болж байгааг мэдэхгүй болохоор бидэрт бодол орж ирдэг. Тэр бодлууд дандаа эхлээ хамгийн түрүүнд бидэрт хамгийн муу бодлоод нь төрүүлж орж ирдэг тий. Тэгж байгаа юм шүү дээ. Ингэж байгаа юм шүү дээ гээл тий. За одоо усал мосл аваарт орцсон чинь болов яатсан чинь бол одоо яагаад уцаа авах юм бол мэдээж хол байгаа хүмүүс би эндээ санаа зовно. Хамгийн түрүүнд муу бодол нь орж ирнэ. Тэр бидний одоо заад сургадаг одоо тэр сургалтын дээр болохоор энэ яг ийм тохиолдолд хүчээр бид нар хамгийн сайн бодлыг өөртөө бодох хэрэгтэй. Нөгөө чи айгуул бол амар их мөнгөний суглаа моглоо хожоод уцаа авахгүй байгаа юм биш үсттэй чинь. Айл эсвэл тий маш гоё явдал тохиолдоод уцаа авахгүй байгаа юм байна гэдэг тийм бодлуудыг хүчээр өөртөө бодно. Тэгээд муу бодол нь автоматар орж ирэхээр сайн бодлыг хүчээр бодцохоор голд нь эргээд яг what's the most likely ер нь л яг юу байж болох вэ гэдэг бодол дээр эргээд neutral руугаа бууж ирж байгаа нь бидний ер нь л голцоо яг амьдралд яг тэнд л болж байдаг. За зүгээр л уцаа сонсоогүй байна. Эсвэл уцаа нэг газар тавьчаад ондоо юм итүр хийж байгаа байхаа ч юм уу те. Тийм болохоор яг ингээд муу бодол угаасаа бид нар хүссэн хүсээгүй орж ирэх юм байна. Сайн бодлыг хүчээр бодож голдно. Одоо яг өнөөдрийн амьдралтай бодол орж ирэх юм байна гэдэг тийм одоо сургалтууд заадаг байхгүй. Тэгээ энэ бол яг амьдралд маш их хэрэг болдог тийм скилүүд юм шиг санагддаг. Яг ингээд ягаад тэр хүмүүс муу бодлоосоо ургуулад өөртөө одоо сэтгэл готрал цаашлаад энэ бол бүр хүндэрсэн шатанда амиа хорлолт тэгээд ийм зүйлүүд рүү хөтэлдэг болохоор зүгээр эхлээл бодлоо гоё цэвэрхэн байлгах хэрэгтэй. Бодлоо гоё хүчтэй байлгах хэрэгтэй. Бодлороо ялагдаж болохгүй гэдэг юм байгаа. За тэгээд цаашаа сая асуулт нь юу байлаа? Би ингээд үргэлжлүүлээд яваад байдаг шүү дээ. Зүгээр нөгөө нэг Америкийн цэргийн алба сэтгэл зүйн хувьд албан хаагчтай хэрхэн бэлтгэдэг вэ гэсэн чинь надад их сонирхолтой байна л да. Сайн ингээд master resiliency гэж яхад те тэрэн дээр нь хамгийн өглөө босоод өөрт тохиолдсон хамгийн сайхан юмнуудаа бод. Дээрэс нь муу бодол орж ирэхэд одоо ингээд те хүчээр сайн бодол оруулж ирээд энэ хоёрыг дундажлаад most likely буюу за тэгж байгаа л байлгүй дээ гэдэг нэг юм дундаж нэг юм нейтрал бодол руу унгааж ирж байгаа штэ. Тэгээд энэ өөрөө хүний тэр resilient байхын хамгийн чухал түүл гэд бодохоор маш сонирхолтой байдаг. Би болохоор одоо ингэ өстө өвчний дасгал хийгээл өвтгөл тэрийг ингээл даун туулаад гээл тэгж бодож исэн чи ингээд шал нөгөө нэг юм төсөөллөөс өөр юм гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээд яг ингээд бид нар цэргийн хүмүүс угаасаа өдөр болгон дасгал сургалт хийж байгаа. Тэгээд бидний бас нэг давуу тал болон сул тал гэж байна л да. Яг нэг голцоо ирчүүд байдаг газар те. Тэгээд ийм цэргийн газар бид нар үргэлж тушаалаар амьдардаг те. Тэгээд ийм ер нь бол dictatorship шүү дээ цэрэг гэдэг чинь. Тэгээд dictatorship гэдэг ийм газар амьдарч байгаа хүмүүсийн болвол бууж өгнө гэдэг сонголт байдаггүй. Ухрна гэдэг сонголт байхгүй. Тэгэхээр үргэлж ямар нэгэн зүйлийг одоо тушаал биелүүлэх гэж байгаа бол ямар нэгэн аргаар бүх хүчээ дайшлан биелүүлэх болно.
биелүүлэхийн төлөө бүх зүйлээ зориулах болно те. Мгм. Тэгэхээр нөгөө нэг яг ингээд сэтгэл зүйн талаас нь харах юм бол хүнд альва нэгэн асуудал тохиолдоход хүн хоёр талаас нь хүлээж авдаг. Энэ ингээд эртээр үеэсээ хүний сэтгэл зүйд байсан зүйл нь яллаарай. Мгм. За эртээр үед ингээд ан амтантай те бүдэр ингээд жаад хэрвээ том амтан одоо ингээд тулгарх юм бол нэг бол зүхтах, нэг бол тулалдах гэсэн тийм хоёрхан сонголт байдаг. Тэр сонголтыг хийхээс өөр аргагүй. Тэгээд ер нь амьдрал тохиолж байгаа хүний амьдрал тохиолж байгаа бүх асуудал төр хүмүүс яг энэ зарчмаар одоо ханддсан байна. Нэг бол энэ асуудлаас зүхтах, нэг асуудал бол асуултаараа тэнцэх. Энэ асуудлыг даван гарах те. Яг цэргийн хүний хувьд болохоор асуудлаас зүхтана гэдэг бол тийм сонголт байхгүй. Угаасаа бүр тийм сонголт. Ямар ч сонголт, тийм сонголт байх үнс байхгүй. Тэгээд үргэлж тэмцэх ёстой. Асуудал бүрийг даван туулах, одоо даван туулах ёстой. Тэр асуудлын төлөө тэмцэх ёстой. Тэгээд яг энэ давуу тал боловч эргээд нөгөө тал руугаа харах юм бол бас сул тал байж болох тоо. Ягаад тэгэхээр үргэлж тэмцэнэ гэдэг чинь бүх юмтай ингээд тэмцээд яваад байхаар одоо burn out буюу те одоо түлэгдэх альсвал одоо бүр ингээд ядрах. Манайх нэг туйлдах муйлдах гэж орчуулдаг. Яг тэгж орчуулах те. Сэтгэл зүйн хувьд, биеийн хувьд ч гэсэн те. Ингээд бүх юмтай тэмцээд яваад байна штэ. Гэтэл тэр чин хүнд чин ингээд зарим үед цухтаамаар санагддаг байтал бууж өгмөр санагддаг. Яг мөн тий. Тэгээд яг биднийг ингээд намайг яг 2021 онд Иракт одоо дайнд оролцож байх үед тухайн газар байсан маш өндөр одоо цолтой генерал хүн. Тэгээд бидэрт ирээд одоо уулзалт хийжсэн. Тэгээд та нар ингээд 10 жил, 20 жил ингээд бүх насаараа нэгэн зүйл бэлтгэгдчихэд тухайн зүйлээ хийх гээд ирсэн байна. Дайнд бэлтгэгдсэн тий. За дайнаа хийх гэж байна. Одоо яг энэ цаг мөчид би та нарыг нэг удаа өвдөх сөхчөөсэй гэж бодож байна гэсэн байхгүй. Тэгээд тэр нь бид нар ингээд бүрэн шок болж байгаа юм чи юу яриад байгаа юм болоо тий. Юм өвдөх сөхөх гэдэг бараг бууж өгөх гэдэг юм уу гэсэн чинь өнөөдрийг хүртэл та бүхэн ингээд бүгдээрээ бид нар үргэлж тулалдах бүх зүйлтэй тулалдаж тэмцэж ирлээ. Гэхдээ бидэрт нэг өдөр ч гэсэн та нарыг би ингээд би чадахгүй байна. Би үнэхээр дийлэхгүй байна. Би яг өнөөдөр бол би ингээд бүх зүйлийг хаяа зүгээр л амармаар байна гэх юм ингээд бууж өгөөсэй гэж нэг удаа өвдөх сөхрөөчээ take a knee гэж хэлсэн баггүй. Take a knee just for one day зүгээр л нэг өдөр буугаад өг зүгээр нэг өдөр бүх юмыг чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөр бүх юмыг ганцаараа одоо шийдэж чадахгүй бүх юмтай ингээд бүх асуудлыг зүгээр л нэг өдөр ингээд хоош нь тавиад амар гэж хэлсэн баггүй. Тэгээ тэр зүйл надад маш гоё тийм амралт өгчээсэн. Нэг хизээч болохгүй гэж бодож исэн зүйлийг зүгээр л нэг өдөр за нэг л өдөр ингээд тий. Тэгээд яг энэ зүйлээс хойш тэр одоо даргын хэлсэн үгийг бид нар бүр амар гоё хүлээж авсан учраас өөртөөхөн одоо дарга руугаа санал гаргаад тэгээд бүх цэрэг нэртэй жилд нэг өдөр зүгээр л ямар ч утга шалтгаангүйгээр миний тэр өдөр байна гэж хэлэхэд нь ямар ч асуулт асуухгүйгээр явуулдаг болго гэж ярьсан. Тэгээд тэр маш гоё тийм хүмүүст энерги өгсөн. Тэгээд бас нэг хүний бодлын арталт те бүх юм ингээд амар хэцүү болох үед надад тэр өдөр байгаа даа гэж боддог. Тэр бодол нь ядаж нэг өдөр ч гэсэн би ингээд бүх зүйлээс амарч чадах юм чин гэсэн тэр бодол нь бас хүмүүст маш их урам зориг өгдөг юм шиг санагдсан. Тэгээд энэ програм одоо яг зүгээр л нэг амар симпл ахгүй юу? Ер нь бол маш энгийн те. Зүгээр л нэг хүмүүсийг нэг өдөр чамд нэг өдөр амарх хэрэг байгаа шүү гэдгийг хэлэхэд амар баярлдаг те. Тэгээд тэр өдөр нь хизээч байж болно. Ямар ч чухал өдөр байсан хамаагүй зүгээр л энэ миний тэр өдрөө гэж хэлэхэд зүгээр за гэртээ хайр гэж явуулдаг. Маргааш сайн амраад ирээрэй. Маргааш үргэлжлүүлцгээе гэл. Тэгээ ер нь бол ажил гэдэг бол цаг хугацаа гэдэг зүйл тийм ер нь бид нар л өөрсдөө маш их ач холбогдлыг өгөөд байдаг болохоос бид нар ингээд тэг хүн төрөлхтөө өөрсдөө 365 хоног жил сар өдөр цаг гэдэг ямиг
оноож хилээд тэрэндээ маш их ач холбогдол өгөөд амьдраад идэг болохоос цаг хугацаа бол биднийг огтоохгүй шүү дээ. Тэгээд малангуяа маш том одоо ийм албан байгууллагад нэг хүн болвол нэг тийм та байсан ч тэр ажил явагдана, та байхгүй байсан ч тэр ажил явагдана. Ямар нэгэн аргаар тэр ажил бол явагдана. Тийм болохоор өөрийнх нь амьдралдаа илүү одоо ийм ач холбогдол өгч амьдрцгаая л гэж хэлэх гээд байгаа байхгүй. Цэрэгт бол үнэхээр яг тэгдэг. Гэр бүлээ take care хий, family өөрийгөө take care хий, өөрийгөө эхлээд санаа зов, дараа нь гэр бүлдээ санаа зов, дараа нь ажилдаа санаа зовцгоё. Хэрвээ өөртөө санаа зовж байгаа юм уу, гэр бүлдээ санаа зовж байгаа юм, ажилдаа анхаарч чадахгүй гэдэг тийм философи яваад байгаа байхгүй. Тэр нь маш гоё философи юм шиг санагддаг надад. Тийм байна. Би ингээл сайн сонсож байхад тийм шүү дээ тий. Би сая түрүүнийг ингээд нэлээд цочирдтаж хүлээж авсан юу гэхээр нөгөө resilience гэдгсэн чинь буюу тэр нөгөө нэг төсвөр хатуужил гэх тэгэнгუთ тэрэн дээр гаргаж ирж байгаа юм нөгөө төвч инг тэг гэхээс илүү харах өнцгөө өөрчил буюу хамгийн тэр гоё юм ин олж харж бод тий. Тэгэнгуутаа юм муу юм бодвол эсрэгээр нь сөргөөгөө сайн юм тавьж гарч иж байгаа дундажлаад юм зүгээр жирийн бодол бод энэ төр гэдэг нь өөрөө тэр хүний төсвөр хатуужилтаа resilient байх хамгийн чухал юм гэж Америкийн цэргийн алба үзээд ийм дасгал хийлгэж байгаа надад айгүй гайхалтай сонирхолтой байна л да. Тэгээд манай доктор Joe Dispenza гэдэг багш яг тийм юм биднээр хийлгдэг байхгүй. Тэгээ үнэхээр манай сурагчдын үр дүнг харахаар нөхцөл байдал нь яг адилхан те нөхөр адилхан, санхүүгийн байдал адилхан, гэр бүл харилцаа бүгд адилхан байхад өмнө нь тэр асуудал дээр маш их зовоод исэн хүмүүс дараа нь яг тэр асуудлууд дундаа аз жаргалтай амьдраад идэг байхгүй. Инээж хөөрөөд баясаад те. Тэгэхээр ер нь хүний сэтгэл зүй гэдэг чинь энэ л юм биш үү дээ гэдэг л юм л бодогдоол явчлаа л да. Сайн ингээл агсан төвчний сургалтанд сууж байхад хүртэл нөхцөл байдал чи яг хэвээрээ байхад чи өөрөө тэрэн дунд өөрөөр бодож, өөрөөр мэдэрч, өөрөөр ажиллаж авирч чадах уу гэдэг асуулт байгаа байхгүй. Хамгийн чухал асуулт нь тэр. Тэгэл ерөөсө тэрэн дээрээс л ингээл юу илээ гэж ботход л бид нэр дандаа нөхцөл байдлаа дагаж савччихэдэг. Тэнгуут жишээлбэл цэргийн хүмүүсийн хувьд нөгөө тайван байх, стресстэй байх гэдэг юм хоёр төлөв байгаа шүү дээ. Тэрний стресстэй байхын бүр дахиад яг тэмцэх гэдэг нөгөө хамгийн хэцүү төлөв дээр нь байнга шахуу ажлынхаа үеэр байнга шахуу оршиж амьдарч явах хэрэгтэй учраас та нарыг харьцангуй тайван байлгахын тулд юу хийгээд байна гэхэлэр нэгдүгээр бүх юм чинь тодорхой юм те. Нөгөө стресс гэдэг чинь өөрөө тодорхойгүй байдал гэдэг аа шүү дээ. Тэгэхээр ажлын хуваар муур бүх юм чинь тодорхой байна. Дээрээс нэмээд гэр бүл ийм тийм санхүү мөнгө бүх тодорхой байна. За тэгэнгуутаа дахиад энэ ажлаас ирж байгаа стрессийг энэ нөгөө бодол санаагаар нь ингэж дундчлаа. Тэгээд нэг юм цэргийн хүмүүсийг сэтгэл зүйн хувьд resilient байлгаад байна тий. За тэгээд яг энэ дээр бас нэг юм байгаад байгаа. Шийдвэр гаргах гэдэг зүйл. Хүн өдөрт 100 шийдвэр гаргах бол хэрвээ тэр хүн 100 шийдвэр гаргахын өмнө оронд 50 шийдвэр гаргадаг бай гэж бодъё. Шийдвэр гаргах тоон багасаа. Тэр 50 болохоор тэр 100-аас 2 дахин илүү чанартай шийдвэрүүд байдаг гэж үздэг. Оо вау. За. Тэгэхээр шийдвэр гарах тоогоо багасга гэдэг нь болохоор өөрт одоо бүх юмыг тодорхой болгох хэрэгтэй байхгүй. Гаарсаа ингээ асуулт. Жишээ нь бидний хамгийн гоё юм нь бол бид нар өглөө босоод өмсөх хүссэн тодорхой байхгүй. Бид uniformal өмсөн тийм. Энэ бол өглөө босоод юу өмсөх вэ гэдгийг шийдэх шаардлага болчихоо гэсэн. Нэг шийдвэрээ хасчлаа. За. Тэгээд энэ өдөрт гаргах ёстой шийдвэрүүдийг яг энэ шийдвэр өнөөдөр нөлөөлөх үү? Энэ шийдвэр одоо өнөөдөр яг гаргах шаардлагатай шийдвэр мөн үгүй юу гэдэг дээр бас анхаарах хэрэгтэй. Хэрвээ тэр өнөөдөр нөлөөлөхгүй юм уу? Өнөөдөр гаргах яаралтай гаргах шийдвэр биш болвол тэрийг тэр гаргах цагт нь гарга. Өнөөдөр тэрний талаар бодож тэр нэг шийдвэр гаргах ёстой нэг хитгэн шийдвэр гаргах, чухал шийдвэр гаргах гэдэг шүү дээ. Тэрэндээ тэрийг битгий оруулаач гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ энэ шийдвэр гаргана гэдэг нь өөрөө амар чухал байхгүй яг зэрэгт. Тэгээ яг бид нар ингээд өглөө босно мэдээж дээрээс тушаал ирнэ те. Өнөөдөр тим хийх ёстой, тим юмыг одоо хийх ёстой байна. Бүх зэргүүдээ яаж хойрлаад ингээд энэ зүйлийг гүйцэтгэх гэдэг байхгүй те. Ер нь бол яг миний хувьд ахлагч гэдэг хүний хувьд цол бол яг гүйцэтгэлийг хийдэг хүний цол. Ер нь бол Garrett Dan те. Тэгээд
бидний яг одоо ахлагч гэдэг хүмүүсийн хамгийн гоё одоо үг бол backbone of the army гэж нэрлэдэг. Тэр нь болохоор одоо армигийн яг жинхэнэ ар нуруу гэж хэлж байгаа байхгүй. Ар нуруундах яс. Энэ хүмүүс яг энэ армиг авч явд юм а гэдэг гэж ярьдаг. Тэгээд манай дарга нар ч гэсэн офицерууд ч гэсэн яг одоо NCO гэдэг хүмүүсээ бол гэрэдан тий зүгээр л гүйцэтгэдэг хүмүүс гэж үздэг. Тэгээд бид нар тушаал өнөөдөр ийм зүйл болох шаардлагатай байна. Энийг өнөөдрийн одоо таскыг гүйцэтгэх гэж хэлж байна. Тэгэл хаана одоо ер нь ингээд байлдах цэргийн 3 зүйлийг хийж сур гэдэг байхгүй. Энэ 3-ыг хийчихэд бусд нь бүгдээрээ цаанаас автоматар болно гэж үздэг. Байлдах цэргүүдийн хувьд зөв газраа, зөв хувцастайгаа, зөв цагтаал зогсчээ. Тэндээс чинь дарагч ирээд аваад дараагийн хийх юм шиг хэлээд өчнө гэдэг байхгүй. Ерөөсөө тэдний хамгийн одоо энэ 3-ыг хийчихэд хамгийн сайн цэрэг байж чадна гэж үздэг байхгүй. Тэгээ чиний хувьд жишээлбэл нөгөө дунд чатны энэ удирдлагуудын хувьд нөгөө хүн сонгохдоо нэг юу яадаг гэдээсэн шүү дээ. Ажил ингээд хүмүүст хуваарлахтаа гээд нэг түрүү ярьжсэн шүү дээ. Ажил хүмүүст ингээд хуваарлахтаа бас энэ дээр жоохон өрөөсгөл ойлголттой байдаг. Because одоо надад айгүй хэцүү байдаг юм лээ ингээд хамгийн сайн чадвартай цэргийг дандаа сайн гээд бүх ажлаа нуглуулад байж болдоггүй. Яагаад тэгэхээр тэр хүний хувийн өсөлт одоо тэр хүний одоо тэр хувийн одоо нэг юм өшөө өөрийгөө сайжруулах тэр боломжийг хаагаад идэг гэсэн үг. За. Тэгэхээр мэдээж юм болгон цагтаа нартай ээлжлэнтэй аль болох сайн цэргийг өөрөөсөөс нь би одоо тэр цэргийг өөрөөсөө илүү цэрэг болгох гэдэг байгаа байхгүй юу? Тэхийн тулд би тэр хүнд ямар өшөө хаана очиж сургуультанд суух вэ ч юм уу тэр хүний тэр өдөр тутмын ажлаас нь илүү зүйлийг аль болох гаргаж өгөхийг хичээдэг. Миний дарга нар ч гэсэн надад яг тэгж хандж байсан. Яг чадвартай хүнийг тэр чадварыг өшөө дээшлүүлэхийн төлөө одоо тэмцдэг тийм дарга нар одоо би ч нэг даргаа харж яг тэр дарга шиг болох юмсан гэж одоо үндсэн дээрээс адилхан одоо шийдвэрүүдийг гаргана штэ. Тэгэхээр ер нь бол олон цэргүүд донд зөндөөл хүмүүс байгаа. Сайн ажлыг үүсгэдэг хүн байгаа. Гэхдээ энэ дээр яг leadership гэдэг тал руугаа ирвэл надад хамгийн гоё зүйл нь болохоор юм тэр leadership гэдгийг тайлбарсан тэр үгээ аягүй сайн ойлгох хэрэгтэй байна гэдэг боддог. Тэгээд ер нь бол яах гэж leadership байгаад байгаа юм те. Тэр нь болохоор тухайн organization ямар нэгэн байгууллага тэнд манлайлал байгаа бол тэр манлайлал яг юуны төлөө манлайлал юм? Тэр байгууллагын сайн сайхны төлөө юм уу? Тэр байгууллагын ашиг орлогын төлөө юм уу? Тэгээд тэр байгууллагт байгаа тэр залуучууд тэр хүмүүсийг нэгдүгээрт guidance буюу чиглүүлэг өгөх ёстой тэр хүн. Хоёрдугаарт motivation өгөх ёстой. Уран зориг хайлах ёстой тий. Гуравдугаарт support өгөх ёстой. Дэмжлэг. Дэмжлэг одоо guidance хоёр юугаараа ялгаатай юм гэхээр дэмжлэг гэдэг бол тухайн зүйлийг хийхэд саад болж байгаа зүйлүүдээс нь аль болох хол байх ёстой. Болох ёстой. Guidance гэдэг нь болохоор тухайн зүйлийг хийж байгахад нь яаж хийдэг нөө хаваа зааж өгч явах ёстой. Тэгээд motivation буюу энэ зүйлийг одоо бий болгосноор гүйцэтгснээр ямар reward ирж байгаа ямар одоо таашаал авах юм те тэр зүйлүүдийг тэр мотивацаар нь өгч явах ёстой гэж байна. Тэгээд positive одоо ийм environment гэж байна. Ээжэж одоо энэ зүйлийг орилж хашгирсан аль эсвэл загин зандарсан ч байдлаар юм эсвэл ийм юугаар биш эерэг энергиэд байх. Хэрвээ тэнд сөрөг энерги байх юм бол тухайн зүйлийг зогсоогоод дахиад эхлэх ёстой гэж үздэг. Тэгээд ямар нэгэн яриа ингээд заримдаа бид ингээд цэргүүтэй ярьж чад ингээд positive environment биш болчоор тэр яриа ямар ч үр дүнгүй гэдгийг мэдж байгаа болохоор зүгээр зогсоогоод яг одоо бол энэ яриаг хоёлаа ярих боломжгүй байна. Хоёлаа энийг дараа үргэлжлүүлье. Дармын зэрэг хэрвээ чиний ар гэрт юм уу ямар нэгэн зүйл ингээд тохиолдоод чиний ярих боломжгүй байгаа бол тэрийг заавал ярих шаардлагагүй. Гэт ингээд явчихна. Тэгэхээр ер нь манлайлал гэдэг бол цэргийн хувьд маш өндөр тийм хариуцлагатай байдаг. Тэгээ бид нар ер нь ажиллаж байгаа цэргүүдтэйгээ зөвхөн манлайллын хувьд биш сэтгэл зүйн хувьд ч тэр сар болгон counseling session хийдэг. Одоо NCO болгон одоо өөрөх нь хариуцлага авсан цэргүүдтэйгээ сар болгон одоо performance counseling session гэж
нэг нэгээрээ ярилцдаг тийм цаг гаргах хэрэгтэй байдаг. NCO гэдэг нь чиний хийжсэн тэр нэг дунд чатны удирдах албан тушаалбан Одоо NCO гэдэг үг нь болохоор non commissioned officer гэсэн утгатай байхгүй. Тэр нь болохоор ахлагч хүн ахлагч цолон дээр очихороо офицер болж байгаа. Тэрийг non commissioned officer болно гэж ярина. Зүгээр одоо нөгөө нэг 4 жилийн сургуулаа төгсөөд бакалавр аваад цэрэгт шууд офицер болж орж байгаа залуучууд болохоор зүгээр офицерууд. Цэрэгтээ ажиллаж байгаа ахлагч болоод тийшээд одоо тушаал дэвшээд офицер болж байгаа хүмүүсийг non commissioned officer-уудаа нэрлэдэг байхгүй. Тэгээ энэ хоёр яг тустай. Ерөнхийдөө бол офицерын ажил үүрэг бол голцоо одоо удирдлагын шатны бичиг цаасны ажлууд NCO гэдэг одоо энэ хоёрт бол яг цэрэгтэйгээ тулж харьцдаг, цэргүүдээ удирддаг хүмүүсийг одоо хэлдэг байгаа байхгүй. Тийм учраас backbone гэдэг юм биш үү? Яг үнэ. Тэгээ цэрэгт одоо ингээд юм 3 шатны одоо манлайлал байна л да. Мэдээж хамгийн доор нь одоо доод нэгж буюу хүмүүс цэрэгтэйгээ тулж харьцсан манлайлал одоо энэ ахлагч нарын хийж байгаа ажил. Тэрний дунд шатны буюу одоо энэ одоо батлон company level гэж ярьдیں۔ Тэгээд энэ бол одоо юм 100-аас 150 цэргийг удирдсан офицеруудын дунд шатны одоо манлайлал. Тэрнээс дээшээгээ одоо ингээд 1 оттой 2 оттой генералуудын хийж байгаа бол стратегик буюу дэлхийн одоо шатны удирдлага байгаа байхгүй. Яг энэ дээр одоо ингээд тэр дээрээс ирсэн юмнууд ингээд доошоо хуваагдаж явсараад хамгийн сүүлд ахлагч нарт цэрэгтэйгээ тулж харьцах тэр манлайлал дээр очино гэсэн үг. Тэгээд энэ манлайлал нь бусад манлайлалаас илүү хамгийн чухал байхгүй яг нэг гүйцэтгэлийг хийдэг манлайлал болохоор. Тэгээд нөгөө хамгийн хувьсамтгай хэцүү юу зүйл болох хүн гэдэг одоо нэг харьцаж обжекттэй харьцаж тий. За тэгэхээр ер нь бол энэ Америкийн цэргийн албан хаагчтай сэтгэл зүйн хувьд бэлтгэхтэй яг энэ хийж байгаа ажлынхаа онцлогийг маш их ойлгож одоо энэ бүх үзүүлсийг ингэж нарийн төлөвлөдөг юм байна. Сургалтуудаа ч гэсэн яг тэгж ордог юм байна гэдэг ийм ойлголт авлаа. Тэгээ энэ бол зөвхөн цэргийн гэхгүй одоо биднэрт ч гэсэн маш хэрэгтэй зүйл байгаа байхгүй. Resilience буюу одоо энэ ямар ч зовлон бэрхшээлийг туулах чадвар чи өөрөө нэх өвдөж хавцсан зүтгээд байх гэхээсээ илүү энэ тэнцвэрийг олох байгаад байна шүү дээ тий. Угаасаа стресстэй тэр үедээ тултал нь стресстэй тултал нь төвлөрөөд бусад үед нь айл болохыг баланслуулж ингэж оруулж ирдэг тий. Энэ маш чухал юм шиг санагдлаа. За тэгээ хоёулаа тэ үргэлжлүүлээд яг хувь хүний чинь гоё нөгөө үүхт өхрөө явъя л да. За тэгээд ер нь бол миний одоо мэдж байгаагаар бол төгөлдөр маань нөө retire хийсэн буюу одоо хал гэдэг үлээ дээ. Халагдсан гэдэг тийм. Тэгээд тэр үйл явдал юу болсон бэ? Тэгээд түүний хар дээр одоо яг ямар хөө нөхцөл байдалтай байсан бэ? Энэ талаараа ярьж өгөөч. Ер нь бол Америкийн цэрэгт хүмүүс 20 жил алба хагаад одоо retired болдог байгаа. Одоо тэтгэвртэй суuna гэдэг аяга жоохон муухай үг юм шиг байгаа. Монголд бол нэг хөгсөн хүмүүс зөвхөн тэтгэвртэй суудаг гэж боддог. Гоё. Гавьяаных амралтанд гарсан гэж ярьдаг. Гавьяаных амралтанд гарсан. Миний хувьд болохоор 2021 онд Иракт байлж байхдаа тухайн үед бол хөнгөн зэргийн шахтал гэж баг хэлж болно. Гэхдээ миний хувьд бол яг юу гэхээр тархины гэмтэл авсан. Тэгээд шууд тэндээсээ Герман руу онгоцоор ачигдаад Германд 2 хоноод тэгээд Америкт буцаж ирсэн байдаг. Буцаж ирэхдээ ер нь бол яг тархины гэмтлэхээр ер нь бол тухайн үед яг юу болсныг нэг сайн сандаггүй. Дараа нь ингээд баг багаар орж ирсэн. Яг юу болснууд нь тэгээд надад сонголт ирсэн. Сонголт нь болохоор дахиж нисгчийн ажиллаа хийх боломжгүй гэж хэлсэн. Нөгөөт нь болохоор армида ямар нэгэн ондоо ажил сонгоод хийж болно гэдэг тийм сонголт ирсэн. Тэгээ яг энэ дээр болохоор би хизээ нэгэн цагт армигаас гарах нь бид нар бүгдээрээ үнэ. Энэ газрыг бид нар орхиж яваад дараагийн одоо амьдралынхаа нэг алхам руугаа орох байхаа. Тэгэхээр магадгүй намайг эртхэн одоо тэр алхамаа хийх боломж гарч ирж байгаа гэж би харсан. Тухайн үед маш гоё боломж шиг харагдаад зөв сонголт юм шиг хийсэн мөртлөө яг армигаас гарсан өдрөөс эхлүүлэл сэтгэл санаа маш хүнд болсон. Яагаад тэгэхээр юм
албан тушаалтай, өөрийн гэсэн цэрэгтэй, маш гоё нэр хүндтэй. Аа би ажилдаа маш хайртай тэгээд ийм мөрөөдлийн ажлаа хийж байгаа юм шиг надад санагддаг байсан. Тэгээд тийм ажилласаа нэг өдөр гараад хинч биш болгож байгаа юм шиг тийм мэдрэмж бүр амар хүнд мэдрэмж байсан. Тэгээд яг буцаад амьдарч байсан хот руугаа очиод жирийн ажил хийх гэж үзсэн. Хийгээл ингээл зүгээр л гэрээсээ гараад машинтаа ингээд суугаад 2-3 цаг зүгээр л юм бодоо суучдаг байсан. Яг би яг юу хийгээд байгаа юм бэ? Яах гэж байгаа юм бэ гэл. Олон зүйлүүд маш утгагүй санагдаад яг юм сэтгэл готрлын үе байсан юм шиг байгаа. Тэгээд яг ингээд сэтгэл готрол гэж өөрөө хүлээн зөвшөөртлөө ингээд маш олон бас цаг хугацааг туулд юм байлээ. Тийм шүү дээ тий. Ингээд эргэн тойрны хүмүүс ч гэсэн яг чи нэг л биш байна. Ингээд яг юу болохгүй байна гэл ингээд би зүгээр би надад гоё байна. Би зөв шийдвэр гаргасан гэдэгт амар итгэлтэй байгаа л ингээд дотоод хүмүүс зөрчилдөд байдаг. Ингээд чи яг өчигдөрхөн л чиний хийж явсан зүйл зөвхөн чам битгээл Америк улсад хамгийн чухал зүйл болоод ерөнхийлөгчийн ширээний өмнө чи очдог мэдээг чи бэлддэг байсан штэ гэдэг тийм бодлуудаас ахуулаад ингээл өнөөдөр чи яг хинч биш болчлоо гэдэг тийм бодлууд маш их орж ирдэг байсан. Гэхдээ яг энэ зүйлүүд ингээд болоо явж байгаа хугацаанд бас нэг эргээд нөгөө нэг цэрэгт үзэжсэн тренингүүд маш их тусалсан. Нөгөө resilience гэдэг тий. Тэгэл эргээл за өнөөдөр би бас бүрэн бүтэн байна тий. Миний эд эрхтнүүд бүрэн бүтэн байна. Тэгэл миний найз нөхдүүд хамт алба хаажсан залуучууд маш олон одоо биеийн гэмтэл авсан хүмүүс маш их байгаа. Тэгэхэд чинь би бол харьцангуй тэтгэж яжууд гайгүй байна. Дээрэс нь би залуухан байна. Тэгээд ийм гоё залуухан байхад одоо дахиад гоё амьдралыг ингээд урам зориг ингээд байна тий. Ингээд нөгөө нэг өөртөө байгаа сайхан одоо сайн зүйлүүдэд эргэж харах тэр ингээд өглөө болон босоо тий. Би хинч биш болчлоо гэж бодохын оронд би өнөөдөр өглөө босоод би юу ч хийсэн миний ингээд өдөр гоё чөлөөтэй байна да. Би маш гоё эрх чөлөөтэй байна. Одоо би ингээд гоё ирээдүгөө бүтээхэд ингээд надад дахиад цаана цаг хугацаа байна тий. Тэгэл яг ингээд зүв зүйлүүдэд харж эхлэв. Тэгэл яг нөгөө нэг боо бодлоод орж ирж штэ. Тийм штэ. Чи бол одоо ингээд хинч биш те. Тэгэл одоо хинч биш болцсон. Чамаа ингээд бүх юм утгагүй болоод одоо ингээд өнгөсөн чи яах ухааны ингээд боо бодлоод орж ирэхэд үгүй би бол маш чухал хүн байсан те. Миний бэлддэг байсан мэдээ өглөө ерөнхийлөгчийн хамгийн анхны мэдээ миний мэдээ байсан шүү дээ. Би тийм чухал ажил хийдэг байсан. Тэгээд би ингээд нөгөө нэг муу бодол орж ирсэн юм чинь хамгийн сайн зүйлүүд нь бодох гэхээр надад би бол мөс сахалгач юм байна. Маш олон Америкт байгаа залуучууд цэгт явахыг хүсэж байгаа. Тэгээд цэгт орсон хойно гоё мэрэгчл сонгоосоо. Тэгээд ирээдүйд бүр амар гоё надаас илүү гоё элен зүйлийг бүтээгээсэ амжилт гаргаасаа гэд тийм бодлууд байгаа учраас тэр бодлууд нь давхар орж ирээд тэгэл яг өнөөдөр чи юу хийж чадах вэ? Тэгэл би Америкта маш нээлттэй байдаг. Залуучууд над руу яриад хаа би цэрэгт орох юм аа. Надад юу хэрэгтэй вэ? Би юу хийх ёстой вэ гэд маш олон залуучууд холбогддог. Тэгээд тэр залуучуудаас урам зориг авдаг. Яг миний бүр ингээд сайн таньдаг хоёр дүү хүртэл ахыгаа дагаад би цэргийн хүн болно гэд цэрэгт явсан байдаг. Тэгээд тэр хоёр маань ч гэсэн маш гоё амжилттай явж байгаа. Тэгээд ингээд ийм миний өмнө цэрэгт орсон хүмүүс байгаа. Гэхдээ яг намайг цэрэгт орж байхад бас надад ингээд заагаа зөвлөөд ингээ энэ нь ингэдэг шүү, тэр нь тэгдэг шүү гэд хэлээ явж байсан үнэхээр болдоогүй. Тэгэхээр би бас аль болох надад байхгүй байсан ч гэсэн би хэн нэгэнд бас хэрэгтэй үгийг хэлээд өгчих юмсаа гэсэн тийм өрөөдөлтөй ингээл өдөр болгон бас ингээд гоё залуучуудтай харьцдаг. Нэгдүгээр бас нэг ийм амар бодол орж ирсэн нөгөө нэг би амжилттай явах ёстой гэдэг тийм бодол надад өргөлж байдаг. Нөгөө нэг эргээд нэг fight mentality руу орж байгаа байхгүй. Би амжилттай явах ёстой. Яагаад тэр миний дүүнер намайг харж байгаа. Би Америкт ийм гоё ажил хийчээд, ийм гоё байжгаад одоо би ингээд ийм нэг эргээд нэг ийм
дөнгөж Монголоос ирсэн ч юм айлсвал юм нэг одоо immigrant worker гэдэг шиг те. Би 20 жилийг ардаа орхичоод эргээд би 20 жилийн өмнөх шиг 0-оосоо би эхэлж байгаа юм шиг эргээд ажил хийх надад амар утгагүй санагдсан байхгүй. Тэгэхээр би ямар ч хэлсэн амжилттай байх хэвээр. Тэгээд амжилттай явж байгаа том компаниудад ажилд орох гэж аплайж үз. Тэгсэн чинь цэргийн хүмүүсийг ажилд авах нь айгүй амархан юм байна. Харин тийм гэсэн. Тэгээд зөндөө том компанид бол ямар ч асуудалгүй орчдөг юм байна. Гэхдээ компани ажил үнэхээр таалагддаг. Яг миний хийх ажил биш байна гэдгийг ойлгоод тэгээд яг тус нөгөө тухайн цаг үед сэтгэл санаас айгүй тавгүй байсан болохоор ерөнхийдөө бол алхтаа ажиллаж чадаагүй байх гэж боддгийн. Тэгээд нөгөө нэг амжилтаа явах ёстой гэдэг тийм нэг өөртөө тавьсан том зорилго байгаад байдаг. Яаж амжилтаа явах вэ гэдэг мэдтгүү. Ингээд маш гоё амжилттай нэг карьерийг би дуусгачлаа штэ. Гэтэл дуусгаад би хинч биш болчихоо надад амар утгагүй болоод ингээд эргээд нэг юм уналтанд орох гээд байгаа үе дээр очиж байсан. Тэгээд сэтгэл зүйн хувьд бол ингээд яг асуудалтай байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд сэтгэл зүйчтэй очиж уулзсан, сэтгэл засалчтай ингээд дасгал хийдэг болсон. Тэдний хамгийн түрүүнд зөвлөдчихсэн юм бол ойр дотныхоо хүмүүстэй бас сайн ярилцсан. Тэгээд мэдээж хүнтэй ярилцах нь хамгийн чухлаа. Тэгээд чи хүнтэй ярилцахтаа амар хэцүү байгаа бол ихэд ойр дотны хүмүүсээс ихэл дараа нь хинтэй ч хамаагүй ярилцах хүмүүсийн амьдралыг сонирх. Яагаад тэгэхээр гол фокус зөвхөн өөр дээрээ байгаад байвал өөрийнх нь асуудлуудыг том болгож харна. Тийм болохоор ингээд энэ дэлхий дээр байгаа бүх хүмүүс өөрсдийнхөө амьдралд одоо тохиолдсон асуудлууд дээр яаж даван туулалт хийж гин, яаж асуудалтайгаа тэнцэж гин, энэ бүхнийг сонирх. Тэгээд яг тэндээс ингээд ойлгосон хамгийн том зүйл бол connection гэдэг ба тэ хин нэгэнтэй тийм амьд холбоо харилцаатай байх зүйл. Яг энэ connection байхгүйгаас болоод хүн тэр сэтгэл гутрал ч юм уу аль эсвэл бүр цаашлаа донтолт ингээд connection байхгүй болохоор ямар нэгэн зүйлтэй хүн connection үүсгэж байна. Тэр нь хэрэг хүн биш болвол арх байж байна, тамхи байж байна, эсвэл бүр хар тамхи ч юм уу те. Ийм зүйл рүү ордог том шалтгаан нь болохоор хүн амьд харилцаа холбоогоор дутдгийн хамгийн том жишээ нь тэр юм байна гэж олж харсан. Яг миний хувьд нэг айхтар юм хумд донтол яагаагүй ч гэсэн бүр өөрийгөө амар хаагдмал болгоод хинтэй ч юм ярилцдаггүй. Бүр гэрийнхэнтэйгээ хүртэл нэг юм ярьдаггүй тийм бүрийн зожиг тийм болцсон байсан. Тэгээд ийм олон дасгал ингээд хийснээ ингээд энэ хүн амьтантай ингээд ярьдаг усны дараа баг зэрэг өөрийгөө нээсэн, гэрийнхэнтэйгээ ярилцсан. Тэгээд тэрний дараа ингээд хүмүүстэй ярилцсан чинь бүр амар гоё таалагдаад. Тэгээд ийм танихгүй хүмүүстэй очиж танилцах, танихгүй газар очиж үзэх тийм ер нь баг хоббитой болж байна те. Тэгээд хүнтэй юм ярилцна гэдэг, хүнтэй танилцна гэдэг өөрөө маш гоё тийм хүнд гоё юм зөв одоо энергийг өгөх тийм эхлэл болд юм байна гэж харсан. Хүн болгон өөртөө тохиолж байгаа асуудлыг даван туулж байгаа. Тэр даван туулж байгаа чинь тэр хүнээс гарч байгаа энерги. Тэрийгээ тэр хүн ярьж байна гэсэн тэр энергийг ингээд чамд өгөөд ингээд чи бас ингээд тэр зүйлээс ингээд өөрийнхөө бас бодлыг өөрчлөх үнцгийг олгаарах те. Энэ зүйлүүд дээр бас ийм зүйлээр бас тэмцэж болдгийм байна. Ингэж даван туулдгийм байна те. Ингээд заавал тэндээс нэг юм сурах гээд байгаа болно ш. Зүгээр л бусдын амьдрал дээр ингээд жоохон ч гэсэн өнгийхээр нөгөө нэг empathy гэдэг нэг sympathy гэдгээс илүү empathy те. Sympathy гэдэг чинь бол бусдыг өрөвдөх те. Empathy гэдэг болохоор тухайн хүний дотор зүрх сэтгэл одоо тулгарч байгаа асуудлыг тэр хүний одоо санаагаар мэдрэх гэдэг empathy гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгээ яг ингээм тэр хүнээс тэр empathy-г олж харах те. Зүгээр тэр нь л илүү гоё юм шиг санагдсан. Тэгээ энэ бол яг юм надад тулгарсан, туулсан энэ амьдрал дээр ингээд тулгуурлаад ингээд харахад надад бол маш олон зүйлийг даван чалах юм багаж зэвсгийг армигаас өгсөн байна. Тийм байна тий. Тэгээд бас яг хүнд хэцүү тохиолдоход бас энийг 100% хэрэгжилж чадсан уу гэхээр бас хэрэгжилж чадаагүй үед байсан байна. Тэгэхдээ
эргээд мөл дээрээ одоо ингээд босоод маш гоё ирээдүг өөдрөгөөр харж амьдрахад тусуулсан зүйл гэх юм бол хүмүүс л гэж хэлэхээр байна. Бусад хүмүүс. Ааха. Тий. Ааха. Сая ямар гоё үнцэг гаргаад ирвэ чи. Яагаад тэгэхээр яг энэ өвчин бүр ингээл дон гээл орж ирж байна. Юу юм гэхээр хүн ямар нэг юмтай холбогддог. Хэрвээ өөртөөгөө ч юм уу, хайртай хүмүүстэйгээ ч биш юм уу. Тэгээд эргэн тойрны community-тагаа биш, ажил төрлийнхэнтэйгээ биш. Энэ хүмүүсээс ингээд нөгөө зайгаа ингээд холдуулаад өөрийгөө таслаад ингээд дотгошоогоо бүгээд бусдаас ингээд холдох тусмаа өөр юмнуудтай холбогддог гэж байна шүү дээ. За тэр нь одоо манай нөгөө нэг монголчууд чинь яг ингээд чам шиг ингээд нөгөө нэг цэрэг айрмаас ингээд нөгөө чөлөөндөө гарцсан зөндөө хүмүүс байдаг шүү дээ. Яг уу нас нь бас л манайхан нэг 20 хэдэн жил байдаг баг. Яагаад тэгэхээр 40 дөнгөж 50 хүрээд ингээд тэтгэврт гарчдаг байхгүй юу? Тэр хүмүүс нь тэтгэвэр болохгүй чөлөөндөө гарчдаг тий. Тэнгуут чинь тэр хүмүүс чинь ингээд 50 жилгээ үзгээд дахиад 70 хүртэл наслан бол 20 жил байгаа байхгүй юу? Тэр хооронд чинь нөгөө хэн болох юу болох юм гэхээр яг л чам шиг ийм нөхцөл байдалд ордог л ах л та. Тэнгуут яаж эхэлтийн гэхээр манайхын их хвчлэн нөгөө ингээд нийлж агаад тэр тусмаа ирчүүд бол ингээд уучих гад байдаг тий. Тэгэхээр нөгөө айрмаасаа холдчихжээ, найз нөхдөөсөө хийдэг байсан ажилласаа ингэн гутаа магадгүй хямран гутаа гэр бүл үр хүүхэд найз нөхдөөсөө өөрийгөө таслангуудаа юу хийж гингууд юутай холбогдчихгоот архитай ч юм уу, тамхитай ч юм уу, за мөрөөтэй тоглоомод өөрөө гэдгийг бүрэн гаж сурчлуудтай холбогдож авчиж байгаа хгүй. Тэгэхээр ганцхан айрмыгийн хүмүүс гэхгүй орчин үед ч одоо ингээд нөгөө залуучуудын арх тамхины хэрэглээ, мансууруулах бодисны хэрэглээ, донтолт гэдэг бол яг үнэхээр бүр юм маш хурц сэдв болчиход байгаа байхгүй. Имлэгт ажилдаг бүх хүмүүс хэлнэ. Донтоод 10 эдхэн настай хүүхд хүрч иж гараа тайруулж гин, хөлөө тайруулж гин, хуруугаа тайруулж гин гэд ингэж ярьдаг. Тэгэхээр би яг сая чиний наад юмнаас чи маш их ойлгочлоо л доо. Эднэр яагаад донтоод байгаа юм гэхээр нөгөө нэг энэ жинзи үеийнхэн айгу тотгошоо болсон шүү дээ. Хүнтэй нөгөө юмаа ярьдаггүй. Тэгэл ингээд нэг хөгжим ч юм уу те чихэндээ зүгэл тэгэл нэг юм аав ээжтэйгаа ч ойлголцохгүй, хинтэй ч ойлголцохгүй яг нэг юм нийгэм маань өөрөө нэг жоохон юм хүмүүсээ айгу дотгошоо болгоод байгаа. Тийм нөхцөл байдал үүсчихэд байгаа. Тэнгуут эднэр юутай холбогдож байна гингуут нөгөө сэтгэл зүйн таагүй байдлыг нь засах юмнууд болгоод ингээд гадны донтуулагч юмнуудтай холбогдоод байгаа юм байна гэдэг нэг юм айхтар том дүнэлт гаргаж ирлээ. Тэгээ чамааг те гэрийнхэнтэйгээ ярилцсан чинь баяр хүргэмээр байна. Гэр хань ижилтэйгээ аав ээж гэр бүлийнхэнтэйгээ за тэгээд бас эргээд ингээд нийгэмтэй ингээд одоо холбогдож штэ. Манай төгөлдөр маань ингээд Монголд одоо хурж ирч удахгүй явах гэж байгаа. Тэр хоорондоо зөндөө болон гой подкастанд орсон. Тэгээ түүний нэг нь манай тархиа өршлөөд бас их талархаж чинь. Тэгэхээр ингээд эргээгээд нийгэмтэйгээ холбогдоод өөрийнхөө туулал туршлагыг хуваалцаад энэ гоё айрмаас авчирсан гоё энэ шилдэг одоо юм арга техник те энэ оюуны энэ дасгалжуулалтуудаа бид нартай хуваалцаж байгаад маш их баярлалаа. Тэгээд ямар ч хэлсэн айрам одоо осол гэх юм уу одоо юу болох юм те тийм байтаж яваад осол төртөөд гэхдээ азар тэнгэр түвшээд ингээд хөл гар юм тийм гэхгүйгээр бүтэн байгаад тархиндаа гэмтэл аваад ингээд эрт шүлөөндөө гарсан нь өөрөө эргээгээд нөгөө оршихуун хямрал гэдэг шиг би юу ийгээд байгаа юм би юу их гээд байгаа гэдэг нэг юмд оруулсан байна штэ. Оршихуун хямралд оруулаад тэнцэнээс гарч ирэхдээ энэ сэтгэл зүйч дээр очиж сэтгэл заслалт дээр очиж ийм холбоос гэдэг connection гэдэг нэг юмыг ойлгож аваад тэгээд энэчээс гарсан байна гэдэг нь ийм би зүгээр базаж хэлж байгаа юм те. Үнэхээр энэ бүр ингээд дахин онцолж хэлмээр байгаа байхгүй юу? Манай тархиа өөрчилж гисэн одоо community-тэй болсон. Бид бүлхэн байгуулаад 7 хоног болгон ямар нэг юм хийдэг болсон. Тэгээ энэ ч харж ахт ингээд хүн сэтгэл зүйн асуудалтай хүмүүс энэ community дотор орж ирээд яриад, уйлаад, зовлонгоо хуваалцаад, эгч дүүс, найз нөхөд хамт олон болоод ингээд ажил хуваарлж аваад ингээ явангууд ерөөсөө амьдралд нь том гар цохирол тохиоход хүртэл ингээд нүдэн дээр ингээд унахгүй байж байгаа даваад гарчиж байгаа хүмүүс ингээ харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ юм байна л да. Тэгээд энэ сайхан туулал туршлагаа тэгээ энэ хүнд хэцүү байсан үеэ ингэж биднэрт гоё
шийдэлтэй гарц гаргалгаатай арга техниктэй ярьж өгч байгаад баярлалаа. Баярлалаа. Ааха. За тэгээд ямар дасгал нэг иймэрхүү дасгалтууд хийсэн мэн. Тэгээ одоо энэ сэтгэл зүйн төлөв байдал чинь ямар байна? Одоо бол сэтгэл зүйн төлөв бол ер нь маш сайн байгаа. Ирээдүг маш гэрэл гэгээтэй ирээдүг харж байна. Тэгээд ер нь бол хаяа нэг юм гутарч гад байдаг байсан үед маш багасж байна. Би өөрөө бол нэг тийм архийг бол маш бага хэрэгэлдэг, тамхитдаг. Гэхдээ энэ яг өөрөө жоохон асуудал юм шиг байгаа. Монголд жишээ нь нөгөө нэг архи бага хэрэгэлдэг хүмүүс амарх найз нөхдөр дутмаг байд юм байна. Нөгөө нэг хамтдаа тэр нөгөө нэг гой цагийг өнгөрөөж чаддаггүй учраас их хүмүүс бол ихэнхдээ орхигддаг юм шиг санагддаг. Тэгээ бас монголчуудын бас нэг нийтлэг зан чанар нь болохоор тийм нөхөрлөл гэхээр илүү заавал тийм нэг юм хамтдаа тийм нэг баярлж явах хэрэгтэй юм шиг тий. Гэтэл нөхөрлөл гэдэг чинь бас хамтдаа гуниглах ч гэсэн орох хэрэгтэй байхгүй юу? Тий. Гуниг зовлонтой бүх үед нь хамтдаа байж, жаргалтай бүх үед нь хамтдаа байх ч тий. Яг ингээд миний хамгийн гоё ингээд Монголд ирээд ингээд маш олон гоё найз нөхдөдтэй байна. Найз нөхдүүд манайд намайг 100% гоё дэмжиж байна. Тэгээд цаашдаа хийх маш олон зүйлүүд байна. Монголч тэр, Америкч тэр. Тэгээд ялангуяа Монголдоо бас ингээд яг гоё яг чиний түрүүний хэлж байгаа шиг тий. Энэ яг өөртөө тохиолж исэн тэр зовлонг дараад үтсэн болохоор ингээд энэ эрт тэр гавьяана амралтандаа гарсан хүмүүс. Яг энэ хүмүүсийн бас төлөө бас нэг жоохон юм хийх маш их урам зориг авч байна. Тэгээд ялангуяа нэг Монголд байгаа нэг хамгийн том нэг одоо буруу үзэлх юм уу да нэг юм хэрвээ цэргийн хүн бол цэргийн юм аа хийх ёстой. Тэгээд цэргээс халагдсан хүмүүс ихэнхдээ нэг юм харуул ч юм уу нэг юм одоо харуул хамгаалтын ажил ингээд хийх ёстой ч юм шиг ингээд гэтэл цэрэгт байдаг хүмүүс маш гой одоо бусад бүх салбарт хэрэгтэй ийм зан төлөвшүүд байдаг. Хариуцлагатай. Өгсөн ямиг одоо өгсөн даалгаврыг гүйцэтгэх чадвартай. Цаг барьдаг. Тэгээд удирдал манлайлах чадвартай. Ийм хүмүүсийг ганцаарангийн нэг юм дөрвөлжин бүгдийн дотор суулгаад ингээд ийм харуул хамгаалтын ажил хийгээд байгаа нь амар харамсалтай байна. Тэгж бусад бүх салбарт энийг хийхэд хамгийн гоё өөрчлөлтүүд гарч ирэх байх гэж боддог. Тэгээд энэ ямар салбарч болно? Жишээ нь Америкт бол Troops to Teacher гэдэг програм байдаг. Тэр нь болохоор цэргийн аль паасан хүмүүс 6 сарын сургалт суугаад шууд 10 жилийн багш болдог. Вау, тийм үү? Ягаад тэгэхээр энэ хүмүүс насаараа залуу хүмүүстэй залуу хүмүүсийг сургахын төлөө явцсан байхгүй юу? Тэр хүүхдүүдэд 10 жилийн хүүхдүүдэд усыг заах, дөнгөж цэрэгт орж ирж байгаа хүмүүсд буудахыг заах хоёр ингээд маш ялгаатай боловч тэр нь цэрэгт нь илүү хүнд юм заагаад байгаа байхгүй юу? Тийм настай холбоотой юм заагаад шүү дээ. Тэгтэл усыг заах бол тийм ч хэцүү биш гэдэг ингээд яг би багш нарыг тийм амархан ажил хийдэг гэж хэлээгүй. За гэхдээ цэрэгт байгаа хүмүүс ч гэсэн маш олон сургагч багшийн ажил маш олон жил хийсэн хүмүүс байдаг. Ер нь тийм болохоор зөвхөн одоо цэрэгтэй янз янзын мэргэжлэр ажиллаж байгаад ингээд тэгтээ тухайн мэргэжлийнхаа ажлаа гэдэг ямар ч асуудал байдаггүй Америкт бол. Тэнтэй адилхан Монголч гэсэн яагаад энэ хүмүүсийг харуул хамгаалт гэхээсээ илүү те багш байж болдгүй. Яагаад ингээд бусад салбарууд яагаад энэ хүмүүсийг олж харахгүй байна. Өдөртөгч манлайлагч нар яагаад байж болдгүй те. Нэг 5-10 хүнийг ахлаад барилга дээр идэр бол хангалттай ажиллах чадвартай хүмүүс гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ тал руугаа ингээд Монголд ирээд жоохон ч гэсэн юм хиймээр байна. Тэгээд бас энэ подкастыг үзэж байгаа хүмүүс бас яг ийм надтай адилхан хүсэл мөрөөдөлтэй одоо ийм тэр хүмүүсийг бас ингээд гоё одоо ирээдүйд нь яг тэр хүмүүс маш залуу байхгүй. Дөнгөж хийж бүтээх насна гэж би боддог байхгүй. Жишээ нь 18 таа хүүхэд өнөөдөр цэрэгт орж ирнэ те. Тэр хүн өнөөдөр 25 20 жилгээ бодоход 38 за 43 нас 44 нас. Энэ бол яг
эрэгтэй хүмүүсийн хувьд бол хамгийн үр бүтээлтэй яг нөгөө нэг амьдралдаа ингээд бүх туулсан бүх туршлагаа хувирдлуулад яг юм хийх ёстой насны юм шиг санагддаг. Гэтэл яг энэ насны хүмүүс өнөөдөр ингээд яг юу хийхээ мэдэхгүй ч юм аль эсвэл ингээд нийгэм тэр хүмүүсийг одоо энэ цэргээс ингээ халагдсан юм чинь нэг харуул хийх бах та гэдэг. Аль эсвэл нөгөө цэргийн дарга нь өөрөөсөө айгүй харуул хамгаалтын одоо юм байгууллагатай болохоор тэр хүмүүсээ ингээд чи халагдангуу та манад ирж ажиллаарай гэж хэлэхээр тэр нь л олдож байгаа нь энэ гэл ингээ явцдаг ч юм уу. Эсвэл ингээ тэр нь жоохон хамсалтай болохоор тэр талаар юм хийх маш их хүсэлтэй байгаа. За тийм л байна да. За тэгэхээр дээрээс нь бит хоёр нэг юу ялсан штэ. Өмнө ярьжсэн те би бас ингээд чамтай анх уулзч ярилцчаад батсан байхгүй. Монгол хүн тийм цэл залуугаараа тэгээд ийм гой одоо агсан төвшний одоо энэ resilient enter гэдэг юм те нөгөө дасан зохицох даван туулах чадвар enter гэсэн ийм сургалтанд хамрагдаад ирсэнтэй ийм мэдлэг чадвартай хүн тэнтэйгээ бүтэн ингээд цэргээс ингээд чөлөөлөгдөд гарч ирж байгаа нь өөрөө яг учир шалтгаантай хаяа. Тэгэхээр өнөөдрийн Монголд чиний энэ сурсан энэ манлайлал, энэ даван туулах, дасан зохицох энэ чадвар энэ төр чинь манай өнөөдрийн нөхцөл байдал ямар байгаа вэ те? Үнэхээр хүн болгонд энэ оюунаараа өөрийгөө зөв чиглүүлж одоогийн байгаа энэ эдийн засаг, улс төрийн бүх төрлийн асуудлуудыг засахад бол үнэхээр хэрэгтэй чадвар гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр өөр ямар ч биш тийм Монгол хүн байгаад чинь бас их баярлж байгаа. Тэгэхээр энэ утгаараа бас нөгөө цаашдаа чи нэг юм гой сургалт хийн гэдсэн ш. Тэрнийхээ талаар бидэнд ингээ хуваалцаж ярьж өгөөч. Ер нь бол яг юм хоёр төрлийн сургалтын дээр маш их анхаарж байна. Нэг нь болохоор манлайлалын чиглэл. Яг хувь хүн албан байгуулагч юм ингээд бас одоо хүмүүс чинь нэг юм босоо тэнхлэхтэй манлайлал эцүүдтэй гэж манлайлал янз янз юм ярьж байна. Гэхдээ миний хувьд бол яг миний цэрэгт сурсан хамгийн гоё манлайлалын яг ур чадвар хаанаас ирдэг гэхээр яг миний дээр ажиллаж байгаа дарга тулж харьцаж байгаа хүмүүсээс ингээд хүн чинь ингээд олон даргатай байхад энэ даргын одоо зарчмын тэр юм байна, үйлдэл нь тэр юм байна. Гэтэ ингээд энэ хүн шиг хүн болохгүй юмсан, энэ хүн шиг болох юмсан гэсэн тийм маш олон жишээ байна л да. Тэгээд тэр дундаас ингээд харж байхад миний хувьд хамгийн гоё дарга нар бол хинээс ч юу ч сурж болдгийм байна гэж боддог хүмүүс хамгийн гоё дарга байсан. Яг тэр ч утгаараа би одоо ингээд олон хүнээс юм сурахыг маш их хүссэн. Тэгээд яг манлайлалын чигт бол ингээд би Армигийн одоо ингээд бүхэл бүтэн 100 жил ингээд судлаад манлайлал гэдэг чинь яг юу юм, яаж хүмүүсийг удирдах ёстой юм, хамгийн сайн манлайлал яв байх ёстой ингээд ийм бүхэл бүтэн ном бичсэн докторин байна л да. Тэндээс мэдээж суралцах юмнууд маш их байна. Тэгээд дээрэс нь өөр дээрээ авсан туршлагууд байна. Яг энэ талаараа ингээд ирээдүйд хичээл хийх маш их сонирхолтой байгаа. Залуучуудыг манлайлал удирдах, урайлах. Хин нэгэн өөрийгөө манлайлагч биш гэж бодчих магадгүй. Гэвч уучлаарай энэ дэлхий дээр амьдарч байгаа хүн болгон манлайлагч байх ёстой. Та ажил мэргэжилтээрээ байх ёсгүй ч гэсэн гэр бүлдээ өөр хүүхэдтэй манлайлагч байх ёстой шүү гэж хэлмээр байна. Тэр дээр бол нөгөөх нь болохоор тэгэхдээ нэг манлайлагч гэдэг чинь нэг юм оон хийх ёстой гэдэг юм яриад байна шүү дээ. Тэрийг нэг хэлээд өгөөч. Тий. Тэгээ миний яг манлайлалын зарчим дээр нэг юм хамгийн гоё юм бол тэр одоо өөрийн юм шиг ханд гэдэг нэг монгол үг байдаг те. Тэрийг болохоор Америкчууд яг ownership те. Яг юмыг эзэмш. Одоо яг өөрийн юм шиг ханд гэж байгаа те. Тэгээд тэрний бүр extreme буюу extreme ownership. Тэгээд хэрвээ манлайлал бол манлайлалын хамгийн нэгдэх зарчим бол бүгдийг яг өөрийн юм шиг эзэмших ёстой. Та хэрвээ тухайн байгууллага гэр бүлдээ ямар нэгэн одоо асуудал бол тэр бүх асуудал таны асуудал. Тэнд гаргаж байгаа шийдэл болгон таны шийдэл байх ёстой. Тэнд болж байгаа алдаа дутагдал бас таних байх ёстой. Тэр байгууллагт ажиллаж байгаа юм уу эсвэл таны доор байгаа хин нэгэн алдаа гарвал тэр бас таны алдаа гэдэг түлээн зөвшөөрөх ёстой гэж үздэг. Яагаад тэгэхээр та тэрийг удирдах байгаа. Та тэр алдаа гарах боломжийг олгосон байна. Та тэр алдааг бас анзаараагүй байна. Тийм болохоор юм бүхнийг ингээд тултал нь одоо эзэмших ёстой тий.
тэгжиж тэнцээ яг жинхэнэ мандал гарч ирнэ гэж боддог. Аа. За тэгэхээр төгөлдөр маань ер нь манлайллын сургалт бас цаашдаа явуулахыг хүсэж байгаа, төлөвлөж байгаа гэсэн. Тэгээд та бүхэн маань сонирхох юм бол өөрийнх нь сошиал хаягууд руу одоо хандаараа би энэ подкастныхаа доор бүгдийг нь оруулчихна. Тийм. Тэгэхээр мэдээж одоо цэргийнхэн бол энэ манлайл гэдэг зүйл дээр тогтож тэр олон өөр үзэл бодол, ёс суртахуун, итгэл үнэмшилтэй хүмүүсийг ингэж нийтгэж базаж тэгээд түрүүн хэлсэн штэ нэг хувь хүн бүрийн тэр юуг байхгүй болгож аваад нэг юм бүтэн баг болгохдаг гэдэг ааш тэ. Эн чинь бол ингээ бүх юмн дээр хэрэгтэй байхгүй. Бизнесийн байгууллагч бай, төрийн бусч бай тэ ер нь ингээд хідэн хүн бөөгнөрчл байгаа газар бүгдэнд нь яг ийм манлайлал хэрэгтэй. Ингэж удирдан зохион байгуулах, нэгтгэх, нийлүүлэх энэ ур чадвар хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгэхээр манай төгөлдртэй холбоо ярихад та бүхэн чөлөөтэй холбогдоорой. Баярлалаа. За тэгэхээр хоёр дахь хийх гэж байгаа ажил нь юу вэ? Хоёр дахь хийж байгаа ажил нь болохоор намайг яг Америкт армид ажиллаж байхад гэр бүлийн доктортой байдгийн төлөө ийм 2 өдрийн retreat хийдэг. Тэгээ энэ би өөрөө энд ингээд сууж байсан маш гоё тийм орчин бүрдүүлж энэ гоё гэр бүлийн тийм доктортой байдлын төлөө амар гоё тийм 2 өдөр болдог. Тэгээ яг энийг Монголд хиймээр байна. Тэгээд энэ Монгол гэр бүл амар маш докторгүй гэр бүлүүд их байж байгаа юм шиг харагдаж байна. Яг Америкт арми ч гэсэн ялгаагүй. Ялангуяа цэргийн хүмүүс гэр бүлээсээ хол маш удаан хугацаагаар ажилладаг. Тэгээд тэр утгаараас бас Америкт гэр бүл салалт одоо яг цэргийн дунд бол маш өндөр тоотой байгаа. Тэр ч утгаараа яг арми яг энэ дээр анхаарах хэрэгтэй байна. Ягаад тэгэхээр нөгөө нэг армигийн үндсэн философи байгаа шүү дээ. Хүн өөрөөтөө дараа нь гэр бүлдээ тэгээд дараа нь ажилдаа. Тэгээд гэр бүлдээ санаа зовж байгаа хүн ажлаа 100% хийж чадахгүй гэдэг тийм үндсэн юм байгаад байдаг. Тийм болохоор яг энэ дээр маш анхаарч маш гоё програм явуулдаг. Яг тэрнтэй адилхан Монгол ч гэсэн одоо энэ уурхаад ажиллаж байгаа залуучууд маш их байна. Гадшаагаа явж ажиллаж байгаа залуучууд их байна. Маш их байна. Тэгээд энэ гэр бүл юм хол байхад дээрэс нь докторгүй байдал үүсэж байна. Тэгээ яг энэ дээр зориулсан ямар нэгэн солиушн одоохондоо харагдахгүй болохоор яг энэ дээр би бас өөрөө юм хийх ёстой болов уу гэж бодож байна. Туулаад туршаад түүнийг нь үдцсэн үе юм чинь үүнийг хийхэд хамаагүй төхөмтэй яаж хийхээ мэдж байгаа те. Тэгэхээр ер нь гэхдээ заавал уурхаад ажилдаг, гадаадд ажилдаг гэхгүй монголчууд зөв зүгээр ингээд Монголтой ажиллаад байж байгаа эхнэр нөхөр хүртэл нөгөө ойлголцохгүй, хоорондоо ярилцахгүй, бие бинийгээ ойлгохгүй, тэгээ салах сарних асуудал маш их байдаг штеп. Тэгэхээр чиний яг наад сургалт чинь хэрвээ ингээд хийгдэх юм бол үнэхээр Монголын маш олон гэр бүлийг тэ аз жаргалтанд буцаагаад хөтлөх байхаа гэж итгэж जैन. Тэгээд энэ сайхан мэдлгүүдийг авчирсан чамд баярлалаа. Тэгээ түгээж агаад нь бас баярлалаа. Тэр retire хийх буюу тэр нөгөө чөлөөндөө гарах сонголтоо хийсэн чинь ингээд харахад бол маш зөв сонголт байсан юм биш үү те. Тэнд ингээд энэ сайхан одоо Монгол одоо оюуны дээр потенциал одоо энэ боловсон хүчин зүгээр л нэг юм өдөр тутамдаа ингээд хийдэг ажлаа хийгээл яг нэр төртөө гоё ч гэсэн яг биднэрт бол өнөөдөр бол энэ resilience тэр аргачлалууд те одоо энэ гэр бүлийн энэ аргачлалууд энэ юу бол үнэхээр хэрэгтэй байгаа юм шиг л надад их санагдлаа. Тэгээд өнөөдөр манай студид хурж ирж ингэж сайхан илэн далангуу нээлттэй ярилцаж тэгээд өөрийнхөө арга барилуудыг Америкийн армаас авчирсан энэ үнэтэй сайхан арга барилуудыг ингэж нээлттэй хуваалцсан чамдаа баярлалаа. Намайг бас хүлээж авч чөлөөтэй гоё ярилцсан та бүхэнд баярлалаа. Тэгээд сонсож байгаа үзэгч нартаа ч гэсэн маш их баярлалаа. За баярлалаа. Төгөлдрийнхөө цаашдын ажилд нь гэр бүлийнх нь амьдралд нь бүх зүйлд нь сайн сайхныг хүсээ. Тэгээд надад бас нэг тийм хүсэл байгаа. Тэгээд чадвал энэ гэр бүлийн сургалтыг хамт хийсэн. Тэгэхээр ямар ч лээсээ ингээд сонсогчтой харж байхад нь дэлгэмдүүлээд хүсэлтэй илгээч яа. Тэгээд манай төгөлдртэй холбоо ярих хүсэх юм бол та бүхэн доор харагдж байгаа хаягаар нь холбоо яриарай. За төгөлдртэй баярлалаа. За.